За сайн байцгаана уу кино туршлын үзэгчдээ. Юуны өмнө энэ хүртэл дэмжсэн, саб дарсан бүх үзэгчдэдээ маш их талархлаа. Бид 100 мянгуудаа болжээ. Вау. Бүгдээрээ манай кино туршлын Telegram сувагт нэгдээрээ. Тэнд бүгдээрээ хазун яриа өрнүүлэх болно. Итгэвчтэй ороорой guys. Баярлалаа. Johnny хүч чадал үнэхээр саяатай байлаа. Түүнд ер бусын хүч, хурдан идэрэлт болон орон зайд шилжих чадвар байв. Тэр бүр оюун санаагаараа эд юмсыг хөдлөж чадна. John түүнээс төв байрны байршлыг зааж өгөхийг шаардав. Түүнд тарианы найрлах хэрэгтэй байлаа. Гүнжа дуугүй байсаар эцэст нь John түүнийг газар дээр нь цааш харуулжээ. Атэ партник 2 манай Telegram сувагт оруулсан балаатууд үзхийг хүсэл дор холбоосоор орж манай Telegram сувагт нэгдээрэй. Эдгээр болон бусад кинонууд орохдод та бүхэн цагаатлаггүй нэгдээрэй. Баярлалаа. Нэгэн эмэгтэй товшигтын объектуудын тухай хавтас тэргийг эргүүлж суун. Гэнт John түүний өмнө гарч ирэв. Энэ эмэгтэй бол доктор Бэйн их хэрэгч бөгөөд тарианы жинхэнэ зохион бүтээгч байлаа. John түүнээс найрлагыг нь хүлээлгэн өгөхийг шаардахад түүний хажууд гэнт өөр нэгэн сайжруулсан супер цэрэг гарч ирэв. Үүний дараа дүүс 18 жилийн өмнөх үе рүү шигжинэ. Парт 2. Хурдны замаар явж буй автобусанд зорчигчид аялалдаа баялтай байцгаана. Гэнт улаан хувцастай нэгэн эмэгтэй айсандаа цочин сэрв. Тэрээр саяхан нэгэн хар дарсан зүүдгсэн нь цуснд будагдсан бяцхан охин ээжээ химэн хашгирч байхыг харжээ. Хэдхэн мөчийн дараа автобус уулын аслагдсан зам руу орж нэгэн эзэнгүй уурхайн дэргэд зогсов. Автобус руу хид хідэн утаатай бөмбөг шидэж үүмэн самуун дэглээ. Хүн бүр ухаан алдан унав. Учир нь халдагчид зөвхөн ганцхан хүнийг буюу улаан хурцтай эмэгтэйг л олзлохыг хүссэн байжээ. Удагдгүй мэдээгээр автобус хавцас руу унаж амьд үлдсэн хүн байхгүй гэж мэдээлв. Гэвч цорын ганц амьд үлдсэн хүн нь хүйтэн хагалгааны ширээн дээр хүлээстэй байлаа. Энэ бүхний ард байгаа гол эзэд нь их хэрэгч дүүс болох доктор Бек болон захирал Бэйнар байв. Өнөөх эмэгтэй бол туршилтын төгс хувилбар байсан нь тодорхой болов. Түүний хэвлийдэх урган супер хүчний их үүсвэр байжээ. Ингээд игч дүүс Бэйнар ургийг хүчээр салгаж авч түүнийг хувилахыг оролджээ. John бол тэдгээр хувилан гаргасан хүүхдүүдийн нэг байсан юм. Түүнд мөн харанхуй шилэн савнд хоригдсон Арк 1 гих дүү орхон байсныг бид олж мэднэ. Одоо цагт Tuvu гих супер хүмүүсийн баг Jeju арав дээр лаборатори руу дайран оржээ. Тэд хэнийг ч өшөөрхгүйгээр бүгдийг нь устгав. Хинч амьд үлдсэнгүй. Тэднийг явсны дараахан биеэрээ дүүрэн гуурстай нэгэн охин удаанаар нүдэ нэв. Тэр бол бас нэгэн төгс туршилтын объект болох Ark 1 байлаа. Тэрээр лабораториос тэдэн гарч анх удаага өргөн удам үл мэдэгдэх ертөнцтэй нүүр толов. Түүний нүд сонирч зангаар дүүрэн байлаа. Гэнт түүний тархинд мөн адил гуурсаар орогдсон өөр нэгэн эмэгтэй харагдав. Толгой нь аимшигтэй хүчтэй өвдөж, түүний хүч хяналтаас гарч тесэрлээ. Цас мүс агаарт хөөрч, бүр агаар хүртэд хүлдсэн мэт санагдана. Гэвч дараагийн секундэд бүх зүйл эргээд хэвэндээ орлоо. Арк 1 оогоос гарч замын голд ирээд зориггүй тэнүүчлэн. Нэгэн машин түүнийг чиглэн хурдтай дахиж ирэв. Охин огт хөдөлсөнгүй. Жолооч торомсоо хүчтэй гიშгэж дараа нь хурдан ухрав. Машин дотор хөдөөний хідэн тахаа этгээдүүд байлаа. Тэд юу ч хэлэлгүй охиныг чирэн машиндаа суулгав. Тэд Кён Хи дэх эмэгтэйг хэдийнэ барьцаасан байжээ. Тэдний толгойлогч Арк 1-р машины дугаарыг харчлаа гэж санаа зовн түүнийг бас алхаар шийджээ. Кён Хи охиныг өмөрч энэ охин дугаар харах ямар ч боломжгүй хэмээн хэлв. Гэвч дараагийн агшинд Арк 1 машины дугаар, утасны дугаар, бүр гэрийн хаягийг нь хүртэл таймгэгч нь уншиж орхив. Одоо тэд охиноос заавал ангижрах ёстой гэдэгтээ бүрэн итгэвтэй болов. Кён Хи тэдний гин зэмгүй хүүхдэд гар хүрхгүй байхыг анхааруулсан боловч үүнийхээ төлөө маш хүнд зодуулжээ. Тахаа этгээдүүд цуснд будагдсан Арк 1 рүү ширтэн түүнийг сэтгцэн имлгээс зугцсан болов хэмээн гайхширна. Арк 1-р кивчээр алдагдаж тэрээр эсэргүүцэн тулалдав. Машин хяналтаа алдаж ойн гүн рүү орж осолдлоо. Кён Хи хамгаалтын бүсээ зүүсэн байсан тул амьд үлджээ. Түүнийг мүлхэж гарахад Арк 1 нэгэн эрийг хөнөөхөөр завдаж байв. Кён Хи түүний зогсоож өнөөх эрийн утсаар цагдаа дуудлаа. Эхэндээ тэр ганцаараа зугтахаар төлөвлөж байв. Гэвч түр азнаад Арк 1-р өөртөөгөө хамт авахар шийджээ. Тэрээр малын эмч хийдэг авг ах руугаа залгаж тусламж хүсв. Авг ахыг ирэх мөчид Арк 1-р төөлтэй хүртэл ядарснаас ухаан алдан унав. Эмнэлэгдэр авг ах нь сандарсан сэтгэлээ тайвшруулахаар бар зэрэг ууж яваад охины биендих сумыг болгоомжтой гаргаж эхлэв. Рентген зургаар түүний тархинд нэгэн жижиг гадны биет гатсан байгаа нь харагджээ. Гэвч түүнийг эргэж харах мөчид бүх шарх нь гайхамшиг мэт хэдийнэ идэрсэн байлаа. Тэрээр би хитрхи их уугаад хий зүд харж байна гэж гайхав. Эмчилгээний дараа авг ах нь Кён Хид хандан Арк 1-р гэмтлүүд ямар ч утгагүй тайлбарлах аргагүй байгаа тул цагдаад мэдэгдэх хэрэгтэй гэж хэллээ. Кён Хи бүх зүйл буруу тийшээ ирэхээс имэж асуудал намжих хүртэл Арк 1-р өөртөөгөө хамт байлгахаар шийджээ. Гэрлүүгээ харах замдаа тэд нэгэн фермийн хажуугаар өнгөрөв.
Арк нэг бүх зүйлийг сонирхон харж, бүр амьтдтай инээмсэглэн мэдчиж байлаа. Гэртээ ирэхэд Кёнхигийн дүү Дэгил игчигээ бэрцнийг анзаарч, шархыг нь шалгахаар гараа сунгав. Арк нэг үүнийг хартлага гэж андуурна. Түүний гараас чанга атгахад Дэгил өвдсөндөө орилж орхив. Орой хоолны үеэр Арк нэг хоол руу ширтэн шүсээ залгих боловч халбах сэрээ хэрхэн ашиглахаа мэдэхгүй байлаа. Кёнхи түүнийг өсөхгүй байгаа юм болов уу гэж гайхахад Дэгил хоол нь муухай босхоор тэр гэж шуудхан хэлв. Тэр хоёрыг маргалдаж байх зуур Арк нэг гинт хоолыг ховдогсон идэж хэдхэн секундын дотор ширээг зэвэрлэж орхив. Хоолны дараа Кёнхи охинд өрөө бэлдэж өгөөд цэвэрхэн хугц авчирч өглөө. Тэрээр амийг нь аварсанд Арк нэгд чин сэтгэлээсээ талархав. Яг тэр мөчид хөлсний алуурчин Жо Хён нэгэн аллагын даалгавраа дуусгаад байлаа. Түүнийг машинд цомогц туслах Том нь гомдлож эхлэв. Тэрээр Жо Хёныг дандаа ганцаараа ажилдаг бөгөөд нэг л өдөр энэ нь түүнийг үхит хүргэнэ гэдгийг анхаарууллаа. Жо Хён түүнийг дуугүй байж машинаа барь хэмээн зандрав. Тэд байрандаа ирэхэд Жо Хён биенээсээ сумыг нүцгэн гараараа суглан гаргалаа. Шархан тэр дороо идэрэв. Түүнд ч бас юр бүсийн хүч чадал байгаа нь ихт байлаа. Гинт түүний гар дээгүүр хажихалтай судснууд гүйж эхлэв. Тэрээр үүнийг дарахын тулд хан руу хүчтэй зөрхөхөөс өөр аргагүй болов. Бие цэцэснийхээ дараа тэрээр шин даадгавар хүжээн арж захиалагчтайгаа уулзгаар шийджээ. Захирал Бэй түүнд Арк 1-р талаарх бүрэн тайлан өгч, Жо Хёноос түүнийг аль болох хурдан баривчлахыг шаардав. Жо Хён Жоунийг хаана байгааг асуухад захирал Бэй, Жоун саяхан ирээд явсан. Гэхдээ маш хүнд шархадсан гэж хариулав. Мөн тэрээр Жоун тарианаас хамааралтай байгаа цагт тэдэнд ямар ч хор хөнөөд өчгөөж чадахгүй гэдгийг тайлбарллаа. Гэвч Арк 1 боз өөр. Түүнд ямар нэгэн тодорхой сул тал байхгүй бөгөөд чадвар нь Жоуныхээс ч илүү хүчтэй ажээ. Захирал Бэй нэгэн мөрдөгч төхөөрөмж гаргаж ирээд Арк 1-р тархинд чип суулгасан болохоо ичлэв. Энэ нь малын эмчийн сасарч чадаагүй өнөөх гадны биет байлаа. Чип нь тухайн объектын байршил болон биеийн байдлыг тэмдэглэж авдаг байна. Хэрв тэд хангалттай ойртвол мөрдөгч төхөөрөмж дохио өгөх ажээ. Жо Хён, Том хоёр түүнийг хайхаар шууд л замдаа гарав. Замд явахдаа Жо Хён нэгэн машин тэднийг дадаж байгааг анзаарлаа. Том хаазаа толтлон гიშгэж, ойн гүн рүү хурдтай дахив. Тэднийг замаасаа зайжуулсны дараа Том гинт эргэж, нөгөө машин руу хүчтэй мөргөн сүйтгэв. Тэр тэднийг орон нутгийн төлөөлөгчд байна гэж таамаглаад, бүр ээлгнэр мэдчилж дүр эсгэв. Гэвч өнөө хоёр эр бас мутацад орсон супер хүмүүс байсан бөгөөд шууд л тогтолж эхэллээ. Тэд маш хүчтэй байсан ч Томын дэргэд юу ч биш байв. Тулааны дараа Жо Хён тэдэнд даргийнхаа хүнд нэг үг дамжуул гэж хэллээ. Тэр хизээ нэгэн цагт түүнтэй уулзахыг хүсэж байв. Жо Хён 10 жилийн өмнө тэр байгууллагад ажиллаж байсан нь тодорхой болов. Тэд хайгуулаа үргэлжлүүлсээр гинт мөрдөгч төхөөрөмж дохио өгч эхэллээ. Бай байгаа газар ойрхон байна. Тэр шин Арк 1-р амарч байтал толгой нь гинт аимшигтай хүчтэй өвдөв. Түүний чихэнд "Миний хүү, ээж рүүгээ хүрээд ир" гэсэн дуу хоолой шивнэх шиг болов. Дараагийн секундэд цаг хугацаа зогссон мэт санагдаж бүх өвдөгт замхран алга болов. Охин тагтан дээр гараад гэрлүүн хид хідэн машин хурдтай давхин ирж явахыг харав. Гангстеруудын бүлгийн толгойд Шионду хүмүүсийн хамт ирж газрыг бүхийд нь бүслэн авлаа. Тэр өдөр Кёнхиг барьцаасан бүлэг этгээд үдэгч мөн тэр Ильясан байжээ. Тэд энэ газар дээр амралтын газар барихаар төлөвлөж байгаач Кёнхигийн аав фермээ зархаас татгалцсан тул үүнээсээ болж амиа алдсан байв. Кёнхи ангийн бөө барин тэднийг ойртохгүй байхыг анхааруулсан боловч тэрээр эдгээр хүчрхэг эрчүүдийн дэр бид хүчин мөхсдөж байлаа. Дэгид ихчигээ хамгаалахаар урагш дайрсан ч маш хүнд зодуулж орхив. Ёнду хэрв татгалзуул дүүг нь ална гэж сүрдүүлэн Кёнхиг гэрээнд гарын үсэл зурхыг албадав. Кёнхи газал зарснаас үхсэн нь дээр химэн зүтгэсээр байлаа. Уурсан Ёнду тэднийг бууж өгтгөн зэрлэгээр зодохыг тушаав. Яг тэр мөчид бүгд байшингийн дээвэр дээр нэгэн охин зогсож байхыг олж харав. Ёнду охинд хандан гимпээс өмнө бууж ирэхийг найрсгаар зөвлөв. Гэтэр дараагийн секундэд Арк 1 дээврээс үсрэн хөл дээрээ хөнгөн газардлаа. Бүгд хүшиж орхив. Охин Кёнхиг цогсон ир рүү шууд алхав. Тэрээр ердөөл үл ядаг түлхэхэд л өнөө хэр агаарт шидэгдэж орхилоо. Ёнду хариу үйлдэл үзүүж амжихаас өмнө охин дахин хоёр ирийг хэдэн 10 метрийн цааш шидэв. Ийм аимшигт мангастай нүүр тулсан Ёнду сандарсандаа бүгдийг нь зэрэг дайрахыг тушаав. Арк 1 занд нь саад усан хүн бүрийг устгасаар Ёнду рүү шууд чиглэн алхана. Ёнду үхтлээ айж байлаа. Ёнду газар дунаж ухарсаар мүлхэж эхлэв. Кёнхи гүйж очиод түүний хүчтэй алгадаж ухаан орууллаа. Ёнду яаран босоод хүмүүсийнхээ хамт зүхтэж одов. Энэ бүхнийг харсны дараа Дэгилмнэ Арк 1-р үнэхээр супер хүчтэй гэдэгт бүрэн итгэлээ. Тэр бүр охиныг ашиглан ютубер болгож мөнгө олох тухай бодож эхлэв.
Маргааш нь тэрээр YouTube хэрхэн мөнгө олдор талаар Арк 1-д урам зоригтойгоор тайлбарсан боловч охин зөвхөн хоолнд л санаа тавьж байсан нь Дэгилийг галзууруулах шахав. Удалгүй тэд гуруула хоолны материал авахаар супермаркет орлоо. Дэдгүүрт явж байхдаа Арк 1 яг л хажуудаа хүн байхгүй мэт бүх үнэгүй амтлагааны хоолыг идэж орхив. Бусад үйлчлүүлэгчид гайхшивсан харцаар ширтэнэ. Дэгэр үнэхээр эцсэндээ охиныг хурдхан шиг чирэн явлаа. Энэ хооронд Жохён өөрийн хуучин дарал Жантай уулзав. Жан түүнд захирал Бэй сайн хүн биш гэдгийг анхааруулж энэ хэрэгээс хол байхыг зөвлөлөө. Жохёнд энэ зөвлөгөө таалагдсангүй. Харин ч тэрээр өөрийг нь тагнахаа болохгүй бол зүгээр орхихгүй шүү хэмээн эргүүлэн сануулав. Яг тэр мөчид Түүвүү багийнхан Арк 1-р байршлыг мушгиж байлаа. Тэд бол лабораторид байсан бүх хүнийг хивцгийгээр хөнөөсөн этгээдүүд байлаа. Арк 1-р толгой руу 2 удаа буудсан тул тэр өөхөх ястай байсан ч ямар нэгэн байдлаар амьд үлджээ. Багийн ахлагч ямар ч алдаа гарахыг зөвшөөрдөггүй тул тэд Арк 1-р аргыг заавал буцааж авчрах ёстой болов. Басамжлуулж нэр төрөө ардсан Ёндүүч мөн өшөө авахар төлөвлөж эхэллээ. Тэрээр малын эмчийг олж очиод Кёнхигийн хамгаалаад байгаа охин хэн босхийг хэлхийг шаардан сүрдүүлв. Үннийг мэдснийхээ дараа Ёндүү Арк 1-р мөн адил эрен сурвалжлагдаж буй бай болохыг ухаарлаа. Тэрээр хүмүүстэй захиалагчтай яаралтай холбоо барихыг тушаав. Удалгүй Кёнхи авга ахаасаа тусламж хүссэн дуудлага хүлээн авч малын эмнэлэг рүү яармачив. Гангструуд амлалтаа зөрчиж авга ахынх нь хурууг тасдаж өргөжээ. Авга ах нь түүнд Арк 1-р нуухаа болохгүй бол энэ нь зөвхөн гай зовлон загчирна гэдгийг анхааруулв. Кёнхи яахаа мэдэхгүй тэнэглэж байлаа. Түүнийг яг явах гэж байтал Жохён гинт машинд нь сууж ирв. Тэрээр Арк 1-р лабораторид хүн аж буй бичлэгийг үзүүлээд Арк 1 бол хизээж хяналтаас гарч мэдэх мангас хэмээн анхаарууллаа. Хэрв дүүгээ өхүүлэхийг хүсэхгүй байгаа бол өнөө шинийн төлөвлөгөөнд заавал хамтган ажиллах ёстой гэж тэр Кёнхид хэлв. Энэ хооронд Ёндүү компанида дөнгөж эргэж ирээд байтал түүний 2 хүн буудуулж амиа алджээ. Арк 1-р барихаар шагнах зарласан захиалагч нь Түүвүү багийнхан байсан нь тодорхой болов. Хэрв Арк 1-р байршлыг хэлэхгүй бол дотор эрхтнүүдийг нь нэг нэгээр нь сугалж авна хэмээн багийн ахлагч Ёндүүг сүрдүүллээ. Ёндүү тэднийг яг л Арк 1 шиг аимшигт мутантууд гэдгийг мэдэж байв. Тийм байсан ч тэрээр өөрийгөө хэрэг болж чадна хэмээн хамтран ажиллах санг зорилон тавьжээ. Багийн ахлагч зөвшөөрч түүнд хүч сайжруулагч Ийлдэс Сэрэм өгөв. Энэ мөчид Кёнхи гихтээ эргэж ирлээ. Хэсэг тэнэлсний эцэс тэрээр Арк 1-д энд байх дэндүү аюултай тул зогтохыг шаардав. Харин Арк 1 ойр орчимд нь олон асуурчид цугтарч байгааг тэр дороо мэдэрлээ. Тэд байшингийн гадна отож довтлох тохиромжтой мөчийг хүлээж байлаа. Яг тэр мөчид өөр нэгэн цуваа гэрлээ гялбуулан хурдтай орж иж байшин бүхэлд нь бүслэв. Энэ бол Түүвүү баг болон дээрэмчдийн бүлгээ дагуулсан Ёндүү нар байлаа. Дэгил Арк 1-р дээвэр рүү дагууж гараад ойгоор дамжин зүхтах замыг зааж өгөв. Жохёны баг тэднийг олж харсан ч гим зэмгүй хүмүүсийг шархдуулахыг хүсээгүй тул гал нээсэнгүй. Кёнхи ангийн бууга өргөж Ёндүүг явахыг шаардсан боловч хүч сайжруулагч Ийлдэс тариулсан тэрээр хинээс ч айхгүй байв. Ёндүү галлаж Кёнхиг газар дээр нь хөнөөж орхилоо. Дэгилийн гүн гарахад буудагч байшин руу пуужин харавсан боловч мөрдөж төхөөрөмжийн дохиог гинт тасарч Арк 1-р онож чадхаа болив. Яг тэр агшинд нэгэн эмэгтэй алуувчин тэнгэрээс бууж ирэн үхлийн аюултай тогтолгоо эхлүүллээ. Тэр маш хурдан хөдөлж байсан тул сомч түүнийг онож чадахгүй байр. Түүний элдний урлагч мөн адил хөнөөстэй байлаа. Буудагч газар дээрээ амиа алдав. Гэтэл өнөөх эмэгтэй алуувчин гинтхэн нууцлаг нэгэн хүчинд цохигдсон шидэгдэж орхив. Энэ хооронд Ёндүү Дэгилийн амийг хороохоор гохтарах гэж байтал нэгэн сум түүний мөрийг онлоо. Жохён дээвэр дээр зогсоод дээрэмчдийг ухрахыг шаардан хашрав. Багийн ахлагч хүүтнээр инээмсэглээ. Тэрээр модыг хурц жад болгон хувиргаж хэрэгцээгүй хүмүүсийг нүд ирмхийн зуур нэвт сүлбэж орхив. Тулаан бүр нэгчээ авлаа. Жохён, Том хоёр замбраагүй галзаж байсан ч Түүвүү багийнхан цочирдом хурдтай хөдөлж бүр аимшигтай хурдан эдгэрэх чадвартай байв. Давуу тал тэдний талд шилжиж Жохён, Том хоёр хүчин өгсдөж эхэллээ. Арай ядан амьд байсан Ёндүү эцсийн хүчээ шавхан дахин нэг удаа буудав. Жохён сумыг хаахаар урав шарсан боловч сум түүний биеийг нэгтгэн гарч Дэгилийг хөнөөж орхив. Тэрхэн мөчид Арк 1 ямар нэгэн зүйлийг мэдэрсэн мэт гинт сэтлээ. Эгч дүү хоёрын тухай дулаахан дурсамжууд түүний тахинд зурсхийн өнгөрөв. Дараагийн секундэд эмэгтэй азуурчин гинт гарч ирэн түүн рүү дайрсан боловч Арк 1 илүү хурдан байлаа. Нүд ирмхийн зуур охин түүнийг хөнөв. Өөр нэгэн хэсэгт эрэгтэй алуурчин Том руу отож байгаад тогтолж дараа нь Жохёнтой үхэх сөхөхөө үзэгдсэн тулалдав. Жохён илүү хүчтэй байлаа. Тэрээр хамаг хүчээрээ цохиж алуурчны хоолойг нэвт сүдбэж орхив. Үүнийг хараад багийн ахлагч Жохён руу дайрж түүнд хид хідэн үхлийн шарх учруулав. Жохён эсэргүүцэл үзүүлэх чадваргүй болж зөвхөн үхлээ хүдээх л үлдлээ.
Эгзэгтэй мөчид том сэргэж эсэргүүцэн тололцсон боловч эрэгтэй алуурчны шарх маш хурдан идрэгч байв. Тэрээр тэдний сул дорой байдлыг басамжлан дайжигнана. Яг тэр мөчид Арк нэг эмэгтэй алуурчны цогцыг чирсээр эргэж ирлээ. Кёнхи болон Дэгил нарыг газарт хэвтэж байхыг хараад охины сэтгэл бүрэмсэн шархалж төвчээр нь алдагдлаа. Тэрээр Ёндугийн шагааг гიშгэж бяцдарав. Эрэгтэй алуурчин энэ хөөрхөн охиныг огт тоосонгүй. Гэвч дараагийн секундэд охин түүний гарыг яг л юу ч биш мэт тасцохов. Дараа нь тэрээр хамгаалтын бүрхүүд үүсгэж Төвүү багийнхнийг зүхтах замыг хаалаа. Багийн ахлагч гиндүүлэн тогтохыг оргоцсон ч Арк нэг түүнийг оюун санааны хүчээрээ хөдөлгөөнгүй болгож өөрийнх нь хоолойг өөрөөр нь сийчүүлв. Эрэгтэй алуурчин шинээр гар ургуулan чулуугаар тогтолж эхэллээ. Арк нэг ердөө гараа үе ялэг хөдлөхөд хүчит хой салхи гарч түүний хідэн хэсэг болох нь тасчив. Сүүчээ эмэгтэй алуурчин үхтгээ айж зүхтахыг оролдов. Гэтэл нэгэн машин түүний замыг хааж зогслоо. Энэ бол Жон байв. Жон дүүгээ аврахын тулд Төвүү багийг хөсөлж лаборатори руу дайруулсан нь инхүү тодорхой болов. Жон тэднийг ийм их зантай болж Арк нэгдүгээр хүртэл бараг хөнөөх шахан гэж сансангүй. Арк нэг түүнээс чухам юу хүсэж байгааг нь асуув. Жон тайлбарлахдаа хэн нэгэн түүнд Арк нэгдүгээр ээжийнх нь дар тухамсартай холбоотой гэж хэлсэн тул ээжийнхээ өвчнийг ангаахын тулд түүний тусламж хэрэгтэй байгааг хэллээ. Арк нэг хариулсангүй. Тэрээр эгч дүү хоёрыг аврахыг туйдаас хүсэн тэдэн рүү шууд алхав. Жон түүнд нэгэн шилтэй тариа өгөөд чи тэдний зөвхөн нэгийг нь л аварч чадна. Хэнийг нь ч сонгосон бай. Тэр хүн дахиж хизээч ердийн хүн болж чадахгүй гэж хэлв. Эцэст нь Арк нэг татгацлаа. Жон энэ боломжийг ашиглан түүнд тайвшруулах тариа хийж охиныг аваад яв. Бүх хүмүүс явсны дараа Том сэргэлээ. Тэр хэнийг ч диiхгүй гэдгээ мэдэж байсан тул амьд үлдэхийн тулд үгсэн дүр эсгсэн байв. Тохиолдлоор Жохон ч мөн адил зүйл хийжээ. Тэд хоёулаа хүн шахагдсан байлаа. Жохон Жанг руу залгаж тусламж хүсэх гэтэл Жанг хэдийнэ дэвэр дээр зогсож байв. Жохон түүнийг зогцсон хоёрын араас хөөхийг шаардсан боловч Жанг тайван гихчин санаа бүзөв. Тэд хаашаа явж байгааг би хэдийнэ мэднэ гэж хэлснээр кино маань төгсөв. Part 1-2 манай Telegram сувагт оруулсан балаатууд үзхийг хүсэл доор холбоосоор орж манай Telegram сувагт нэгдээрэй. Эдгээр болон бусад кинонууд орохдоо та бүхэн цаг алдлгүй нэгдээрэй. Баярлалаа.